Тийм эрчим хүчнийх нь нөөц нь бол хомс хязгаарлалт бүтэл. Тэрийг ойрын үед одоо хятад ойрын 10 жилийн дотор энэ нөөцөө тодорхой түвшинд хангаж чадахгүй бол яг үнэ нөөцлж чадахгүй болохоор өөрийнх нь эдийн засгт аюул үүсгэх гэдэг болохоор тэр яаж шийдэх вэ гэж асуудал. Дайны аргаар шийдэх юм уу? Нэг бол одоо эдийн засгийн аргаар одоо тухайн ордыг хөдөлж авах гэдэг чинь сурнал бодно шүү дээ гэдэг юм уу те. Тэгэхээр энэ тохиолдолд манай Монгол улс маань өөрөө тодорхой өөрийгөө хамгаалах одоо бүтэц зохион байгуулалтын хувьд бол сул автар ер нь буурай орон гэж ярьдаг шүү дээ. Тэр тохиолдолд тэгээ бид нар хөрш байдаг. Хуурай газар хамгийн их холбогддог юм хөрш орн байгаа. Тэгээд их баялаг дээрээс нэг одоо манай Монгол байхын маань өөрөө энэ улсыг одоо хажуудаа бөөрөндөө байгаа одоо юу гэдэг нь буурай орны баялагийг маш одоо юу гэдэг нь баг зардлаар ч юм уу баг хүчин чармаалд авах болцоо байхад тэр тал руугаа мэдээж манай урд төвшин маань засгийн газар мэдээж анхаарч таараа. Анхаарад хийгээд эхэлсэн байна тийм ээ. Одоо сайн тэр соус гобигийн хийж байгаа дийл байна. Нөөц рүү орж ирж байна тийм ээ. Тэр сая төмөр замын бодлого байна. Тэгээд энэ тал дээр тэр энтэг гаралтай Америкийн сулцууд Паракана гэж залуу байдаг. Сая бас нодлон байнууд манай оронд ирээд явсан. Энэ залуу юу? Энийг бол биднийг ойлгохоор хэлсэн байхгүй. Монголиа биш болж байна. Танах Монголиа болж байна. Хятад бол мэдээж дайны аргаар хөрш Монголыг эзлэхгүй. Энийг зөв худалдаж авах замаар гэж. Энэ бол яг худалдаж авах гэдэг нь бол шинэ байгалийн нөөцийг худалдаж авах мөн шийдвэр гаргахыг худалдаж авах гэж давхар утгаар хэлсэн баг л та. Тэгээд энэ тал дээр манайхан бас жоохон юу гэнтэй жоохон сөрөг юм хэлэхэд нь бол тэр Паракана өөрөө тайлбар хэлсэн. Гэхдээ би та нарын асуудал надад би бол судлаач хүн тийм ээ. Миний яриад байгааг та нар өөрсдөө ойлгооч, судлаач л гэсэн байдлаар. Монголиа гэдэг Монголиа гээд тэгээд дайны аргаар авахгүй зүгээр худалдаж авна гэд. Сая өөрөө чинь яриад байгаа тань хэлж л дээ. Нэгэд хөрш орон байдаг, хуурай газар хамгийн олон урт километр холбож байдаг. Нөгөө эрчим хүчний хэрэглэн тэнд байгаа бол нөөцний асуудал байгаа. Тэрэн сая дээр соусгой бид нар орж ирлээ, ухаан ходог дээр орж ирлээ. Төмөр замын бодлого дээр засгийн газар зөвхөн урагшаа гэдэг шийдвэр гаргалаа гэдэг. Ингээд тэр 6 жилийн өмнө хэлжсэн юм одоо болоод байгаа байхгүй. Гэсэн ийм одоо байдлаар ойлгогдоод байна л да. Өөрөөр хэлбэл одоо би батлага таны ивэлсийн дээр ингээд өшөө баталгаажуулаад хэлэх юм бол геополитикчдын хамгийн гол үүрэг бол ирээдүг одоо тодорхойлох байдаг. За ирээдүйд дэлхийн геополитикийн нөхцөл байдал ямар болох юм бэ? Тэрэн дээр ямар харьцаатай болох гэдэг юм. Тэрний гол одоо юу тенденц буюу хажиг хандлага нь хаашаа явна гэж. Тэгэхээр сая бол одоо 6 жилийн өмнө анхааруулсан байна шүү дээ. Мэдээж судлаач бид нар ч гэсэн судалгаа хийчихдээ ийм болох одоо нөхцөл байдал харагдаад байна. Анхаараач л гэж ярьдаг. Энийг хэрвээ анхаарад урьдчилан бэлдэж чадах юм бол энэ нь бол тодорхой ирээдүйд үүсэх эрсдлээ багасгадаг. Гол нь геополитик судалгааны чинь гол одоо зорилго чинь тэр шүү дээ тийм ээ. Юу ирээдүйд болох нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх. Тэгэхээр харамсалтай нь одоо юу гэдэг нь тэр маань субъектив эрсдэл, объектив эрсдэл гэж ярьдаг тийм. Хэрвээ өмнө нь бол одоо 6 жилийн өмнө субъектив буюу за ер нь хол байна гэсэн бол одоо бодит ингээд төрөөд ороод ирлээ шүү дээ. Тэгэхээр энэ төрөөд ороод ирсэн нөхцөл байдал манай улс маань ямар бодлого барих юм бэ? Бодлого байна уугүй юу? За ер нь бодлого сая хэллээ шүү дээ бямцруугаа дөрвөн талд бодлого. Эн чинь бол их том тооцоотой чанга тийм ээ ингээд шийдснээр байна гэхэд эргээд бид нэр гаргаж байгаа шийдвэрүүдээ харахад юун тэр дөрвөн талд бодлого зөвхөн нэг талд юм л одоо юм гаргаад байна гэсэн байдалтай ажиглагдаад байна. Яг үнэ. Өөрөөр хэлбэл та нэг чухал асуудал хүнд чинь аливаа бодлого гэдэг маань бол баланслагдсан байх хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл дөрвөн тал гэх юм бол дөрвөн талдаа тэнцүү баланслагдах юм уу? Нөгөө дөрвөн тал дээр байгаа одоо юу гэдэг хүчин чадлаа хуваарлах юм уу те? Нэг тал дээр нь эдийн засаг, нөгөө тал дээр нь одоо юу гэдэг нийгэм, нөгөө тал дээр нь одоо юу гэдэг цэрэг дааны гэдэг ч юм уу ямар ч хөлбөрөж болно шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь тухайн энэ харьцаа маань гадаад бодлого маань баланслж чадж гин үү? Тэр баланс хадгалагдаагүй тохиолдолд бол манай бодлого дотроо бол угаасаа автоматар баланслагдахгүй болдог. Энийг л бол одоо зөв одоо уялдаантай харилцан үйлчлэл дотор нь зөв уялдааг нь хангаж чадах юм бол магадгүй бид нараас одоогийн нөхцөл байдлаас ч зас гаргах замаач илүү болох болов. Нөгөө талдаа ирээдүйд бас үүсэх юмнуудыг урдсан сэргийлээд одооноос засах бас урдсан илүү гарах юм болов гэж бодоод байна л да. Одоо жишээ нь таны үед ерөнхий сайд хийж явах үеийн эдийн засгийн нөхцөл байдал тийм ээ. Хөрш орнуудын нөхцөл байдлын одоогийн байдал хоёрыг харахад бол танд бол ямар мэдрэмж төрдөг вэ? Тэр чинь 20 жилийн өмнөх асуудлууд тэгээд та өнөөдрийн байдлыг шүүмжилдэг шүү дээ. Эдийн засгийн байдлаа тэр үед 20 жилийн өмнөхд чинь нөгөө коммунист тогтолцооч нуурж уунаж задарч завгүй байсан тийм. Тэгээд зөвлөдөө улс гэдэг чинь өөрөө их дороотож Монгол анхаарах завгүйгээс гадна ер нь Монголыг шууд хяхан боходлого явуулсан юм шүү дээ. Ер нь доминант орон гэдэг чинь ерөөсөө хараад дагууд орныгоо саяаваараа гэж хэлээд нүрэндээ налгадаад явуулдаг.
хараат байдлаас гарсан заавал нэр дээрээ боомлно, бараагаараа боомлно, зээл тусламжаараа боомлно тэгээд тэр чинь янз бүр юм. Тэгээд тэр үед бол ер нь Монгол орны төвчж суулсан замыг өнөөдөр ихтэй харьцуулах юм бол шал өөр л дөө. Ер нь монголчуудын заяа өндөр болохоор гарсан байх гэж боддог. Одоо гон чөлөөт нөхцөлд эдийн засгийн болцоо нөхцөл Монголын төр бодлого явуул яг бол ер нь хэд дахин илүү хондоо хараатай хүчтэй авхаал самбатаа ажиллаж болох л доо. Тэгээ сая таавхан нэг зүйлийг ажилласан болов Орсын холбооны улсын ерөнхийлөгч Путин ажилдаа орохдоо үг хэлэхдээ орчин цагийн дэлхий турбулентийн үеэр хуулирлын үед орлоо гэж хэлсэн шүү дээ. Энийг бол тэр бүх мэрэгжлийн биш хүн бол ойлгохгүй л дээ. Тэр юу гэдэг одоо цагийн дэлхийн ертөнцийн харьцаа хүчний үйлчлэл маань хуучин хүчний үйлчлэл хятадсан хоёрын сөргөлдөөн гэдэг юм уу. Америк Орсын зөргөлдөөн гэдэг хүчний үйлчлэл сонирхлууд бол тодорхой байсан. Одоо бол ерөөсөө ингээд юугаар дулаан өрөөрөө гаднаас хөтөө агаар орж байгаа юм шиг зөвөр манарсан болчиход над дунд чи ийм болоод байгаа. Тэгээ ер нь 21-р зууны эхний 30 жилд дэлхийн ертөнц бол дан хямралын үеэр дуулна гэдгийг ер нь 70-аад оны үеэс эхлээд эрдэмтэд хэлж ил байсан л да. Тэгэхээр ийм үед бид нар амьдарч байгаа. Тэгээ энд би бодохдоо юу гэж боддог Монголын төр одоо ингээд баялгааха нөөцийг нэгээд дэлхийн тавцан дээр гарч эхэлж байна. Ухаалаг байгаасаа гэж. Би уржигдар статистикийн төв газар ажилладаг. Тэндээс тоо материал авч Монголын үндэсний эдийн засгийн бас л тусгаар тогтолцооны асуудалтай холбоотой юмтай судалгаа хийсэн. Манайхан одоос 3 жилийн өмнө хүртэл тонн нүүрсээ $5 өгж байсан байна. Гэтэл нөгөөт маань 100 одоо энэ жил өнгөрсөн жил $101 өгж байгаа. Тэгсэн нөгөө үнийн зүрхээс суудаад гараад ирсэн чи одоо юу гэж өнөхөд нөгөө нам маань төр яриач намууд маань эдийн засаг хурдан өслөө бид нар одоо их амжилттай ажилладаг шуугаад эхэлж байгаа. Энэ амжилттай ажиллаж байгаа явдал мөн үү? Нэг тас нүүрсний үний гаралтай. Тэгээ нөгөө талаас гарахад бол нэг ийм зүйл харагдаж байгаа. Ер нь ухаалаг бодлого явуулахгүй бол энэ дунд алдах их амарх юм аа. Одоо манайх чи яаж өгнө хөхтэй зэрэг ард түмэндээ сунгууд үед баахан худлаа юм амарчгаал. Тэгээс үлд нь яаж өгнө хөл одоо манай Монголын бодит байдлын л дээ. Урд хөршөөс очиж зээл өгөөч гэдэг гуйх юм. Би ард түмэндээ худлаа хэлсэн тэгээд мөнгө өгөх гэж байгаа над зээл өгөөч гэдэг. Цаатах нь өгж байгааг би гайхдаг. Ухаал зүгээр энгийн эрүүл шалгуураар бол тийм юмд бол гадны орнууд зээл өгдөггүй. Худлаа хэлсэн огцгоогүй гэж байна. Одоо өгөөд байгаа. Тэрийн үгтэй цаатаад нүүр сонирхол байна уу? Өөр юмар уургалаад автсан байна гэдгийг харуулдаг. Тэгээд энэ чинь харуулж байгаа нөхөд эдийн засгаа барьцаанд дуруулаад тэгээд ер нь цаашдаа их лүнтэйгээр төлөндөө гэсэн юм бодол төрөд байгаа. Одоо сая энэ төр бямсрангуй хэлдгээр ирээдүгөөсөө зээл аваад энэ нөгөө хэсэг нь зээлийн өгөөд байна гэж байна тийм ээ. Тэгэхээр одоо сая CIC China Investment Corporation гэдэг хятадын засгийн газраас энэ улсынхаа корпорац $50 билион зээл өглөө тийм ээ. Энэ бол гаднаас нөөцийг одоо худалдаж авах зорилго. 50 тэрбум доллар. Тий. Юу гэсэн үг вэ? Энийг одоо юу гэж одоо манайх энэ дээр бол оролцоод явж байгаа. Одоо жишээ нь сая дээр 5 толгойн нүүрсийг барьцаалаад иргэдэд мөнгө өгж байгаа тал дээр ирээдүйд Монголын эдийн засаг ямар байх тал дээр гам бат. Нэг үгэлтэй. $500 сая зээлээд авчихлаа шүү дээ. Тэр бол үндсэндээ нэг юм байгаа юм л да. Яг Монгол 8 нь өөрөө 8 эдийн засгийн 8 биш өөр төрлийн 8 болчихлоо. Тэ тэр чинь ямар ч эрүүл ухаанаар бодоход ирээдүгөөсөө зээл аваад эргээд бэлнээр тарааж яана гэдэг тал дээр одоо яах юм бид нар цаашдаа яах ёстой энэ буруу үйл ажиллагаа ер нь цаашдаа яаж явах вэ гэдэг. Тэр Шалко гэдэг маань өөрөө бол нэлээд одоо том компани л да. Тэгэхээр бол юун дээр хөрөнгийн бирж дээр одоо хувьцаанууд нь арилждаг. Тэгээд сүүлийн үед бол энэ дэлхийн хямралаас хамаарат хувьцаа нь бол нэлээд одоо унжаага ийм компани байна. Улсын компани. Улсын компани. Энэ бол улсын том компани байна. Тэгэхээр одоо энэ хямралаас яаж гарах вэ? Чалко бол гол одоо үйл ажиллагаа явуулдаг чиглэл нь болох тэр үндсэндээ дандаа алюминий чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгэхээр хөнгөн цагааны
Тэгэхээр бол дэлхийн эдийн засаг бол үндсэндээ хөнгөн цагааны одоо хэрэглээ нийт одоо хөрөнгө оруулалтаа China Aluminum нийт одоо дэлхийн одоо хөрөнгө оруулалт эдийн засаг бол унж байгаа нөхцөлд бол дараагийн одоо чиглэлийн хөрөнгө оруулалт хийя. Өөрөөр хэлбэл Chalco одоо илүү их хөнгөн цагаан биш одоо ховор элемент бусад одоо эрчим хүчний эрдэс баялаг руу орё гэсэн тийм чиглэл байна л да. Тэгэхээр улсын компани учраас бол энэ чиглэлийг дэмжиж түрүүчийн удаа бид хэд нэлээд ярьлаа л да. Эрчим хүчийг өнөөдөр аюулгүй байдалтай зөөлж байна. Эрчим хүч аюулгүй байдлууд бол үндсэндээ бараг ижил хэмжээ. Америкт бол аюулгүй байдлын тухай асуудлыг ярихдаа бол бас эрчим хүчтэй холбож байна. Америкт бид одоо маш их одоо хэмжээгээр бүх азрын тосоо бол Арабаас хөдөлж авч байна. Энийг яаж өөрсөндөө одоо зөв байдлаар шийдэх вэ? Тэгэхээр одоо саяны түрүүчийн ярьдаг нөгөө үнийн тухай ярьлаа л да. Үнийн хувьд бол Монгол улс бол бусад одоо жишээлбэл орнуудтай ирээ харьцуулаад үзэх юм бол дор хаяж нэг $100 бол багаар зарж байгаа юм л да. Энэ дээр бол бас тодорхой хэмжээний чанарын асуудал 1 тонн өрсөг. Чанарын асуудлууд бол мэдээж ярих байх. Гол манай өрсөлдөгч бол Австрали улс байна. Тэгэхээр бол одоо ингээд хямдхан зараад байна. Эргээд зээл аваад дараа нь энүүгээрөө төлнө өгч нэгэн зээл авсан чинь бүр л хямдхан зарна гэсэн үг шүү дээ. Тийм одоо жишээлбэл эн чинь тодорхой хэмжээгээр бол дискаунтаар арай хөнгөлөлттэй нөхцлөөр арай бага үнэтэйгээр тэр чинь нөгөө биднэрт бол мөнгө нь хэрэгтэй байдаг. Нөгөө талд мөнгө нь байж байдаг. Тэгэхээр мөнгөтэй улс ч юм бол за манайх мөнгөийг хөгж болж байна. Гэхдээ ийм нөхцлөөр өгнө гэгээд өөрийнхөө нөхцөлийг тулгана шүү дээ. Бид нар тэрийг нүүрсээр өгөх хэрэгтэй. Нүүрсээ өгөхдөө бол бас арай хямд үнээр дэлхийн зах зээлээс хямдхан өгөх хэрэгтэй. Одоо таны нөгөө саяны хэлдэг чинь л одоо тодорхой хэмжээгээр ирээдүйн бий болох бүтээгдэхүүнээрээ л бид нар дэмжин тавьж байгаа л одоо энэ мөнгөний зээл хэрэгтэй болчиход байна л да. Одоо саяны нөгөө гардаг сая төгрөг. Одоо ингээд бид нар түрүүний хэлдгээр энэ талдаа араб ертөнц, энэ талдаа хойд ертөнц ингээд ярьж штэ. Тэгээ бид нар энэ хаашаа тэмүүлэх вэ? Нэг нь далаад гарцгүй орон юм чинь тэмүүлэхдээ дэд үс төмөр замаас өөр юм бол одоо цогцдог байгаа байхгүй. Газар доогуур явуултаа, шагаараар явуултаа биш. Тэгэхээр энэ төмөр замын бодлого дахин яриад байдаг энэ асуудал. Жишээ сая бол тэр Сибирээс Америк руу төмөр зам татах асуудал яригдсан шүү дээ. Энэ тал дээр бол бас Америк Оросууд санамжчиг үйлдсэн байж. Энэ юу гэж нэхэр ерөнхийдөө Сибирийн баялаг бол хизээ нэгэн цагт дэлхийн асуудал болно тийм ээ. Юу манай өмнөгөө болж байгаа. Тэгэхээр энэ дээр бол Оросууд сандарч Америкуудаа нэг анетта 16,000 км төмөр зам тавих санамжчиг үйлдсэн байж. Энэ юу гэж нэхэр яг эндээ тулаад ирэх юм бол мэдээж энэ бол 40-50 жилийн дараах асуудалтай. Бортнороо бол Америкээр сонгоё л гэсэн тийм бодлого юм шиг байна тийм ээ. Тэгээд тэр чинь бүр тэр Олбрайт гэдэг тэр нэрийн бичиг байсан санагдаж байна. Оросд нь өөрөө очиод тэгж хэлсэн. Сибирийн баялаг бол Оросын биш шүү. Тэгээд бид нэр ингээд сая геополитикийн талаас нь ярьж ихсэн л дээ. Тэр надад ингэж бодогдгоо. Мөнхийн гадаад хоёр хөрштөөгөө яах вэ нэтрэгээд тэгээд сүлд нь 3-40 хөршгөд ирдэг. Бид орчноо их зөв ухаарах хэрэгтэй. Монгол улс чинь үндсэндээ хоёр давхар дахтай улс юм байна. Тэгээд Монгол улс ингээд хойтлоор нь Монгол хэднүүд Монгол угсаатнууд байдаг. Урд талд нь өөр монголууд гэдэг. Тэнд нь туваа тэгээд горнотод ойрдууд гэдэг. Манай нэг хамгаалтын бүс. Хоёр дахь нь Орос, Хятад, хоёр чинь Казахстан гэдэг чинь өөрөө Монголын бүтээгдэхүүн. Хятадыг нэгдсэн Монгол нэгдсэн, Оросыг нэгдсэн Монгол нэгдсэн, Казахстан гэдэг чинь зөчийн улсын ганц улс шүү дээ. Бид эднтэйгээ харьцахдаа их төрийн өндөр соёлтой бодлогоор холын бодлоготой харьцдаг. Хятад улсууд одоо нүүрс дутаж байна. Бид Хятад улсууд за бид өөрснөө ингээд нүүрснээ урхаага ажиллуулаа. Бид та нар төмөр зам руу хэлэх хүртэл тавилаа. Та нар цааш нь усанд татаад аваарай гэдэг. Манайхан тэхийн оронд гүйж очиод би худлаа бас над мөнгөөгөө сонгуул болох гэж та нар очиод хэдэн хятадтай очиод миний нүүрсийг ухаад аваад яваач гэдэг. Бүр болохгүй болохоор тэр өмнө гойдоо очиод хэдийн шугам дээр камер тавьчихад хамгаалтын босн дээр ийм бодлогод явуулж болохгүй. Эдгээртэйгээ яваад он сонгуулиар тэр нэг зогсоох хэрэгтэй. Тэгээ одоо яаж өнөх чинь 330 мянга аваад одоо 3 дахь өдөр авч явах шиг хүмүүс зурдраас эхлээд хараа. Баяртай байна гэдэг бол болоо. Тийм баяртай байна гэдэг. Энэ бол одоо сайхан бай. Тэгэхээр 330 мянга чинь
Монголын нүүрсийг барьцаадад авцсан зээл шүү дээ. Өөрөө ч нөгөө 2 сая хүний тэгээ би чамайг өрн дургучлаа чи намайг толгой дээр залаад өгөөч гэхтэн залууж болохгүй сонгуулиар тэнийг цэвэрлэх хэрэгтэй юм л да. Би одоход арчсан холбоотой гэж бодож байгаа, арчсан намч тэгж бодож байгаа л гэж бодож явдаг. Гэхдээ энэ төрийн бодлогын явахдаа хөршүүтэйгээ маш их ихтгэлтэй, холын тооцоотой, оновчтой, зөв санаатай бол цаадууч ухаантай бодлогыг хүлээж авна. Эдгээр чинь бас юм ярьдаг болч зөв ярьдаг болч хүлээж авч зөв уулзахаар ээрч муурал аманд нь унаал тийм ээ. Тэгээд уулзахлаараа хамгаан төрийн өөрөө юм гуйгаад одоо манайхан жишээлбэл сая оюу толгойхонтой аюун хоттой гэрээ хийж явахдаа мөнгө гуйгаад байгаа. Цаатгаасаа 250 сая доллар өгөөч гэдэг. Гэрээ хийж байгаа хоёр тал нэгнээс гэрэхсэл чи над мөнгө өгөөч гэж кармаруу гараа гэсэн гэдэг чинь. Гүн хөөр хилдөө юу. Тэгээ бас нэг одоо нэг бодлогогүй байсан гэдэг яриад байгаа юм бол жишээ нь Оросын холбооны улсын их хөрийг төлөхдөө оюу толгой орж ирж байгаа компаниас зээл 50 сая доллар зээлсэн гэдэг тийм ээ. Хончин бол тодорхой хэмжээний 8 цаагуур нь яригчлаад түнс сайн хүн болоод зээлж байгаа биш үү? Тэрний ч одоо бүдээглэн оюу толгойгоо тавиад дуучглаа гэж бид нар яриад байгаа шүү дээ. Үнэхээр тавиад дуучсан. Одоо тэр янз бүрийн улсууд ярьдаг ашигтай ашиггүй би ганцхан зүйлийг л хэлье. Гэрээний 9-ийн 13, 16 гэж хоёр заалт бай. Гэрээний 9-ийн 13 дугаар заалтаар юу гэхээр оюу толгой чинь бүтээгдэхүүний экспортоос олсон орлогоо гадаадд борлуулсан үйлчилгээ бүтээгдэхүүнийхээ орлогыг гадаадын банкнд хадгална, Монголд хадгалахгүй. Тэр мөнгө чинь Монголд орж ирэх чиг оюу толгойгоор. Зөвхөн татвар төлөхтэй тэндээс нь хэдэн доллар хуйулдаг юм эсвэл оюу толгойдоо нээсэн зочид буудлага анз тэгээд казногийнхоо мөнгөөр татвараа төлчөөд өгөргөөр тэгээд гүйцээ. Ийм гэрээ хийгээ сууж байгаа юм л да. Тэгээд тэр чинь юу харуулж байгаа нөхөд холын бодлогогүй хандсных. Ер нь Монгол төрд одоо юу дутаж байна вэ? Бодлого л дутаад